За сайн байцгаана уу. Ингээд өнөөдрийнхээ блогийг эхлэх гэж байна. За өнөөдрийн блог нь болохоор хэрхэн англи хэлээ сайжруулах вэ гэсэн нэртэй одоо блог байгаа. За тэгээ юуны өмнө болохоор би өөрийгөө танилцуулъя. Миний блогийг одоо үзэж байгааг хүмүүс л танихгүй байх. За би Залуунаас йог гэдэг Facebook хуудсыг үүсгэн байгуулагч. Нүүрний йог, бие йогийн багш, бясалгалын багш гişг жаргал байна. За тэгэхээр одоогийн байдлаар бол би Австралийн Перт хотод одоо сурдаг хүн байна. За тэгээд одоо Австралид амьдрах ямар байдаг, Австрали өөрийнхөө амьд туршлага ер нь одоо хүмүүст хэрэгтэй гэсэн одоо өөрийнхөө зөвлөгөө мэдээллийг одоо байнга хүргэхийг хичээж байгаа. Гэхдээ нэг олон бас блог хийдэггүй байж байгаа л хүмүүс хүсэлтийг харж байгаа л цөөн блогийг бол хийдэг байгаа. За блог хийх сэдв болвол хэрхэн англи хэлээ одоо сайжруулах вэ гэсэн нэртэй блог байна. Яагаад би энийг одоо бүр онцгойлон оруулж байна гэхлээр хэлтэй бол хүлтэй гэж ярьдаг шүү дээ тий. Тэр хүн хэлтэй байх юм бол ер нь дэлхийн хаанч алзахгүй маш сайхан одоо бас гой шин туршлага, шин зүйлийг мэдэж авч сайхан амьдрах боломжийг илүү одоо хардаг юм шиг надад бол санагдлаа. Тийм болохоор одоо мэдээж англи хэл сурч байгаа, сурж байгаа бас би ч гэсэн өөрөө сураал явж байгаа хүн шүү дээ. Тийм төгсрөөгүй байгаа. Тийм болохоор одоо англи хэлийг сурснараа ер нь хүн маш их одоо хүний харж чадаагүй өнцгийг хардаг юм байна. Хүмүүсийн олж мэдээгүй зүйлийг олж мэдээ судалж уншиж сурд юм байна. Тийм болохоор англи хэлийг одоо заавал сураач гэж л одоо бүх одоо дүүнэртээ бас уриалмаар байна. За тэгээд өөрийнхөө одоо туршлагыг хуваалцах гэсэн юм аа. За миний хувьд бол би 10 жилдээ Дархан уул аймгийн Оз хөтөлбөр сургуулийг төгссөн. За ингээд сурж байхдаа бол 5 дугаар ангиас орос хэлийг утсан. Англи хэл орос хэлийг сонгодог байсан шүү дээ тэр үед чинь тий. Тэгээ би зөвхөн орос хэлийг сонгосон. За тэгэхээр би одоо орос хэл үзсэн байхan шүү дээ 10 жилээ төгслөө орос хэл үзээд. За тэгээ 10 жилээ төгсөөд орос хэл үзсэн тодорхой хэмжээний орос хэлийг бас суурьтай болсон. Одоо бүр маш сайн төгсөл сураагүй байгаа шүү дээ 10 жил юм чинь. За тэгээд өөрөө одоо 10 жилээ төгснөхийн дараа 1 жил одоо орос хэлний хэлний бэлтгэл сураад Оросын албаны улсын тэтгэлгээр заавал сурнаа гэж өөрөө маш их чармааж хичээж агаад Оросын албаны улсын тэтгэлгээр сурсан байгаа. За энэ яг анх тэр тэтгэлгээр явхад бол нийтдээ 50000 хүүхэд оролцож байсан. Тэгээ ерөнхийдөө бол би болохоор эхний 70 жагсаж байсан. Яг эхний 100 хүүхдийг үн төлбөргөө одоо Оросын албаны улс сургаж байсан байхгүй. Тэгээ би өөрөө бас 10 жилдээ маш хичээдэг, сайн сурдаг, он сурдаг хүүхэд байсан. Тийм болохоор одоо магадгүй тэнцэн байх гэж боддгийг. За тэгээд ямар ч Оросын албаны улс руу явлаа. 6 жил сурсан. Тийм 6 жил сураад төгссөн. За яг энэ сурж явах хугацаанд бол гадаад оюутнууд бол орос хэлээ сайн сурах ёстой гэж үздэг болохоор орос хэлээд илүү дахиад судалсан гэсэн. Энэ нэг эвгүй дуурж байгаа шуу энтхий хэрэг штэ. Айгу сонирн байгаас ингэж дуурдаг. Би бүр анх хэрэг дасаж чадахгүй ямар балиардаатай ингэ боддог байсан. Одоо тэгээ бүр дасаж штэ. За тэгээд их сургуультаа орос хэл үзлээ. Орос хэлээ төгслөө. Тэгээд англи хэл бас үзэж чадаагүй. Гэхдээ ерөнхийдөө би бол тухайн үедээ ямар ч сайн англи хэл гэдэг зүйлийг сурахгүй болчиход бүр арай л болохгүй юм шиг байна да гэж бодоод өөрөө бас ганц нэг ингээл англи хэл дээр YouTube бөөс ч юм уу бичлэг энэ төр бол үздэг байсан. Тэгээ яалч өнөө сургууль хичээл ном гээд тэрэндээ бас ингээ хүн чинь ингээл за курсын ажиллаа хийн, тим ажиллаа хийн, юм хийн ингээл хүн чинь яг нэг юм одоо цаг нь тулаагүй үед бол хүн нэг хичээдгүй шүү дээ тий. За одоо би чинь нэг намайг одоо ингээл сарын дараа чи англи хэлний оноо авахгүй бол тэхгүй гэсэн байхгүй байсан учраас би өөрийгөө нэг их шахаагүй. Гэтэ юм тодорхой хэмжээ жижиг бол англи хэл бол үзсэн. За ингэж явж байгаа их сургуулаа төгсөөд Орос компани дахиад ажил орчиж байгаа байхгүй юу. 5 жил Орос компанид ажилласан. За тэгээ энэ компанид болохоор би ерөнхийдөө бас орчуулга хийдэг байсан, нэхлэн хийдэг байсан. За тэгээд яг энэ Орос компанид ажиллаж байгаа хугацаанд миний эрүүл мэндийн асуудал бол маш их хүндрээд, нуруу өвдөөд, бүр аргаан бараад би тэгээд ажиллаа гараад йогийн зам мөрийг хөөжсэн юм аа. За тэгэхээр ерөнхийдөө одоо яг ингээд товчлоод хэлэх юм бол би баг яг улс суртаагаар англи хэл судалсан нас маань ихэр 32 наснаасаа би эхэлсэн байгаа аахгүй 32 наснда хэл сурах хэрэгтэй байна гэж нэгдүгürt өөрийгөө бодсон. Хоёрдугаар болохоор хүүхдүүдээгээ бас нэг унган хэлтэй болох юмсан гэсэн надад хүсэл эрмэлзэл байсан. Яг тэгэхээр би орос хэлийг ч гэсэн унган багасаа сураагүй ахна их сургуулаа 10 жилээ төгснөхийн дараа нэлээд том ичид зовдөг, санаа зовдөг насан дээрээ сурахаар бас айгүй хэцүү юм билээ. Үнэхээр ингээд яг бүр ингээд нэг унган хүн шиг суур наалтаж өгөхгүй юм билээ. Тэгээ яг хуу 6 жил сурсны эсвэл би орос хэлийг хангалттай сайн сурсан. Тэгээд англи хэлийг сураагүй л байсан шүү дээ тийм болохоор өөр хүүхдээ англи хэлтэй болгоё гэд бас гадаад явахаар эрмэлзэж эхэлсэн. За тэгээд яг 32 наснасаа эхлээд англи хэлийг би дааж үзээ. Тэгээд мэдээж одоо ингээл бүр яг оноо моноонд шамдаагүй байсан учраас бас ингээл арга учраа олохгүй янз бүрийн байдлаар англи хэл үзсэн. За өнөөдрийн хувьд бол би та хэдтэй одоо миний үзсэн аргуудаас хамгийн шилдэг байсан арга юу вэ гэдгийг л би та хэдтэй хуваалцах шүү за.
За эхлийн нэгдүгээр болохоор ингээд хэлний оноо авах бол бас айгүй гоё арга байсан. Тэгэхээр би болохоор Duolingo гэдэг шалгалтыг өөрөө бие дааж бэлдээд Америк руу одоо өгсөн боловч Америк руу сургууль сурах гэдээ эхлээд бол бодож ирсэн Австрали авахгүйгээр. Тэгээд Америк руу өгсөн чинь миний виз 2 удаа өгөөд гараагүй байхгүй юу. Уг нь бол Америкийнхан тэр сургуулиас надад 70% тэтгэлэг өгөө гэсэн гоё тийм урилга ирсэн боловч миний виз гараагүй. Хоёр дахь дээр нь болохоор угаасаа бүр ямар ч үгийн зөрөөгүй юу ч хэлэхгүйгээр зүгээр л виз татгалзаж байсан байхгүй юу. Тэгээд би Америк маань бүтгээ болонгууд Австралиг судалж эхлээд Австрали руу явсан. За тэгэхээр Австрали явах шаардлагатай болсон чинь надад хэлний оноо шаардагдсан байж тээ. Хэлний оноогүй бол чамайг авахгүй гэд. Тэнгүүд би Duolingo гэдэг шалгалтыг YouTube-ээс одоо үзсээрэн байгаад энэ яг энэ Duolingo шалгалтаа хэрхэн авсан талаас блогийг би бас тусдаа хийцэн байгаа. Тэгэхээр энийг бэлдсээр хагаад би оноо аваад тэгээд ямар ч байсан Австрали руу ирсэн байхгүй. Тэгэхээр хэлний оноонд хүн ингэж бэлдэх үедээ болохоор маш сайн юм одоо цаг хугацаанд баригдаж байгаа шүү дээ. Өөрийгөө дайчлахаас өөр аргууд хүрж байгаа болохоор бас тодорхой хэмжээнд өөрийгөө сайн сургадаг юм бэлээ. Бас ингээд өөртөө яалчгүй за одоо чи явахыг шийдсэн юм бол хичээ одоо өдөр болгон хичээлээ хий. Чамд ийм хоног байна. Ингээд сайн төлөвл энийг хий гэж өөрөө зорддог юм бэлээ. За хоёрдугаар миний одоо та хэд зөвлөх арга гэх юм бол одоо YouTube дээр те English conversation гэж бичээд хайх юм бол яг өдөр тутам ингээд everyday харилцааны тийм англи гоё харилцан ярианууд зөндөө байдаг. Тийм юмнуудыг ингээд үзээл, чихээ нээгээл ийм үед ингэдэм байна. Ресторан хавьд бол иймэрхүү яриа хэрэгэлдэм байна. За өөр орчинд бол ийм яриа хэрэгэлдэм байна. Буудал муудал бол ийм яриа хэрэгэлдэм байна. За хоол захиалгад ингэдэм байж гэдэг юм уу те. Ингээд өдөр тутмын яриаг англиар ер нь юу гэж хэлдгийг ингээд сонсоод чихээ нээж явах бол их зүгээр шүү. Би болохоор Оросд тэр 6 жил сурж байхдаа бол ингээд иймэрхүү юмыг сонсоол гэдэг байсан. Баян сонсоогүй ч гэсэн тэр хугацаанд бол бас ингээд өөрийнхөө хэмжээнд хичээгээл сонсоол байсан байхгүй яа. Тэгэхээр надад англи хэл байхгүй, багасаа үзээгүй болохоор суур авахгүй. Гэтэл би чихээ нэгстэ гэдгийг бүр Оросыг сурахтаа ойлгосон учраас тэгээд сонсоол байсан чинь миний чих бол хангалттай нэгц юм шиг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бас арцсангуу миний англи хэлний явц бол илүү сайжирсан. Тэгэхээр тиймэрхүү юм сайн үзээ гэж зөвлөмөр байна. 3 дугаарх нь шүү дээ тий. 3 дугаарх бол бүр ингээд ёо та эдт мэн та эд манаас их азтай хүмүүс юм аа. Энэ зуунд амьдарж байгаа энэ гоё одоо хөгжсөн одоо нийгэмд амьдарж байгаа хүмүүс бол бид нар дэндүү азтай юм аа гэж бас хэлмээр байна. ChatGPT гэдэг нэг юм байна. За магадгүй та хэд Google App Store-оос хайхан бол гараад ирдэг. Төлбөртөө төлбөргүй гэдэг хоёр янз байдаг байхгүй. Тэгмээд би болохоор ягаад төлбөртэй хөлөөрөө хэрэглэдэг вэ гэхлээр илүү мэдээллийг маш сайн улс суурьтайгаар сайн хурдан олж өгдөг. Төлбөргүй нь мэдээж бас юм хайж маях одоо ямар нэг зүйлийг олоход зүгээр ч гэсэн бас төлбөртэй хувилраа бол арай гүйцэтгэхгүй. Гэхдээ эхэндээ бол үнэгүй хэлбэрээр ашиглахад зүгээр шүү. За би ChatGPT-г англи хэлээр сайжруулахад яаж ашигладаг вэ гэхээр бүр үнэхээр бүр ингээд энэ ChatGPT-ийн буйнд одоо баг хөдөлч миний англи хэл сайжирж байгаа байхгүй яа. Тэгэхээр Австрали ирээд би магистрийн сургалтанд сурж байгаа шүү дээ. Master of Business Administration буюу бизнесийн одоо удирдлага чиглэлээр мастер сурж байгаа. Гэтэл одоо мастерын хичээл чинь 7 хоногт 1-2 өдөр л ордог байхгүй юу. Тэгэхээр би одоо анги дээр очингууд чинь ингээд юу ийгүү хүмүүстэй яриад ах боломж байхгүй шүү дээ. Хичээлийнхаа лекц семинартаа суух гээд ирсэн хүн. Тэгэхээр лекц семинар чинь өөрөө 2 цагаас 3 цагийн хооронд байдаг байхгүй. Тэндээ суучаал тэгэл хичээлээ тарах болчихно. Хичээлээ тараал за хүүхдүүдээ сургуулаас аваа эсвэл өглөө хүүхдүүдээ сургуульд хүргэе гэл ингээл дандаа нэг яруу маруу байдалтай байж байдаг байхгүй. Тэр өдөржин байгаа за одоо тэрнтэй яри энтэй яри гэсэн боломж бас маруухан байсан. Тийм болохоор миний англи хэл бол ингээд Австралид ирсэн ч гэсэн эхлээ сайжрахгүй байсан шалтгаан болоо надаа ийм хүнтэй харьцах боломж маш ховор байсан. Тийм болохоор би юу гэж өөртөө зөвлөсөн бэ гэхээр за нэгдүгээр би ном уншия гэж бодсон. За ном уншихдаа яасан бэ гэхээр би ямар нэгэн номыг би аудиобук тэгээд энгийн одоо ном хоёр нь олсон байхгүй юу. Тэгэхээр аудиобукийг би ингээд чихэв зүгээс сонсохдоо байгаа текстбук тий. Тэрийг харангаараа аудиобукоос сонсоод ингээд уншихаар нэгдүгээр миний дуудлага маш гоё засарж байгаа байхгүй. Би энэ үгийг ингэж дуудгийг мэдэж авч байгаа байхгүй. Хоёрдугаар би цагаа хэмжиж байгаа. Би хэрвээ зүгээр л тэр номыг унших юм бол би сайн дуудлагын сайн мэдэхгүй хэрлээ маш удаан уншдаг. Гэтэл би аудиобукийг сонсоод унших юм бол би цагийг хэмнэхээс гадна 2 дахин хурдан хугацаанд уншаад дуусдаг. Тэгэхээр одоо ингээд үнэхээр англи хэл шамдан сурсан бол ядаж өөрийнхөө сонирхдаг нэг номыг аваад тэр номыгоо хэд удаа сонсчих. Би болохоор ямар ном уншсан бэ гэхээр нөгөө нэг Алекс Хормози гэдэг хүний 1000 дахин одоо өөрийнхөө орлогоо нэмэгдүүлэх гэсэн нэртэй нэг бизнестэй холбоотой ном уншиж байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр ном болохоор миний яг хичээлтэй холбоотой. Би өөрөө бас тэр талаар айгу сонирхолтой болохоор тийм ном олж аваад тэгээ уншсан. Эхний удаа бол надад маш хэцүү байсан байхгүй. Би ойлгохгүй байсан ёо. Энэ ямар ч утаа болоо гэд. Тэгээ би тэр номыг бүр 5 удаа сонсоод тэгсэн чинь ингээд сүулдэ аюу гой ойлгоод зарим өгнүүдийг мэдэхгүй ч гэсэн би автоматар ингээд ойлгож эхэлсэн. Ийм утга илэрхийлж байгаа мэн гэдгийг мэддэг болсон. Тэгэхээр энэ аудиобук болон текстбукийг хоёрыг нь олж аваад унших аюу зүгээр шүү. Та хэл сурахаар одоо шийдсэн л болвол
тэр Google, Amazon хаанаас үдийн хайж агаад номыг олж аваад харьцуулаад ингээд зэрэг уншаарай заа. Австралид бол хамгийн бест селлер буюу шилдэг номыг хүртэл одоо сардаа нэг 3-4 номыг үнэгүй одоо унших хэрэг байдаг байхгүй номын санд бүртгүүлжүүл. Тэгэхээр би бол үнэгүй аваад уншчихсан. Та хэд маань ерөө хүсэх юм бол хүнд боломж хязгааргүй байдаг юм аа. Нэг номын ард гарчихад бол та тэр номыг бүрэн ойлгоод сурчих юм бол маш олон үгийг мэддэг болсон, олон утгыг мэддэг болсон, маш мундаг болсон байдаг байхгүй. Тийм болохоор тэр номыг тэгж уншаараа гэж би та хэдтэй бүр зөвлөмөр байна. За хоёрдугаарт ChatGPT ярьж ирсэн шүү дээ тийм. ChatGPT-гээ ярьж байгаад энэ номоо урьсан юм ярьчлаа. За яг хуу та хэд мэдээ учрыг нь ойлгоод аавназ. За ChatGPT-г би яагаад ингэж бүр дурлан та хэдээ зөвлөж ийн гэхлээр одоо жишээлбэл би ингээд нэг текст ойлгохгүй байлаа шүү дээ хичээлээрээ ч юм уу ямар нэг юм дээр ойлгохгүй байлаа гэж бодъё. За тэгэх юм бол би ингээд Google Translate-ээр тавиад ингээд орчуулах юм бол тэр сайн ингээд утга нь яг зөв гардггүй байхгүй буруу орчуулагдаад байдаг. Тэгэхээр би яаж одоо ChatGPT-г өөртөө ашигтайгаар ашигласан бэ гэхээр одоо тэр уншиж байгаа зүйлийнхаа дээр ялангуяа би лекцээ ойлгодог байсан байхгүй хичээлийнхаа лекцийг юусоо ойлгохгүй надад маш хэцүү байсан. Тэнгүүд би лекцээ ингээ копидож аваад жижигхэн хэсэг копидоод энэ яг юу гэж байгаа юм болоо энийг тайлбарна уу гэдэг би яг одоо англиар асууж штэ explain me this in simple words ч гэдэг юм уу те энгийн үгээр надад тайлбарлаад өгөөч гэдээ асуунгууд надад дахиад би явуулангууд би тэрнээс дахиад ойлгохгүй яа тэгэхээр нөгөө суур муутай хүн чинь айгүй хэцүү байдаг байхгүй бүр ингээ ийм юм ойлгоод тэнгүүд би дахиад за өшөө simplify please гэж явуулангууд нөгөө чинь надад бүр ийм утга илэрхийлж штэ ингэж штэ гэд ингээд хэлээ явуулдаг. Бүр үнэхээр гайхалтай. Тэгээ би хичээлийнхаа лекцийг бол ингээд орчуулга транслейтер тавьж орчуулж буруу утгыг гаргахгүйгээр англи дээр нь тэрийг тайлбарлуулж уншсараа байгаад ойлгоцохоор чинь би англи дээр нь тэрийг бүр 100% ойлгож сурч байгаа байхгүй. За энэ үгийг ингэж хэлдэг юм байна. Ийм утгаар илэрхийлдэг юм байна. Энийг арай энгийн үгээрс ингэж болд юм байна гэд би нэг сумаар маш олон туулаа буудаж байгаа нь үнэхээр таалагдсан. Тэгээд энийг бол би ингээд маш их тууштай хэрэгэлсэн байхгүй өдөр болгон би орой ингээд унтах болгондоо хүртэл ингээд ChatGPT-г ашигладаг байсан. Яа тэгэхээр надад хэлээ сайжруулах үнэхээр шаардлага байсан. Хичээл дээр очихоор ойлгохгүй, яг өөрийгөө илэрхийлье гэхээр чадахгүй. Монгол хэл дээр бол би зүгээр дуржигнуулаад хайчмаар байдаг. Ингээд англи хэл дээр болохоор үнэхээр хэцүү байгаад байсан байхгүй. Тэгмээд би өдөр болгон өөртөө зорилго тавьсан. За өшиг жаргалаа чи өдөр болгон өөртөө нэг 20-30 минут энэ ингээд юм уншина гэж амлал. За тэгээ энийгээ хийгээд бол чиний англи хэл сайжирна гэд. Тэгээ би орой унтахынхаа өмнө болохоо одоо тэр ChatGPT-гээ ярилцсан. За заримдаа ингээд ном зам биш те зүгээр ингээд ном биш лекц биш өөр ингээд аргаар юм асууж болдог. Одоо би жишээлбэл нэг өдөр ингээд миний сэтгэл айгуу тавгүй байсан байхгүй. Одоо миний ойр дотны хүмүүсээс ч юм уу те нэг юм муухай үг сонсоод миний сэтгэл тавгуутсан. Тэгээ би тэрнийгаа ингээд бичсэн байхгүй нөгөө ChatGPT рүү. Би өнөөдөр ингээд айгүй апсет байна. Ингээд бас сэтгэл дунуур байна гэсэн чи нөгөөх маань ингээд харьцаж бас болдог аахгүй. Тэнгүүд чи ингээд өдөр тутмын ярианы ингээд гоё юмыг сураад авчиж байгаа аахгүй. Тэнгүүд тэр ChatGPT ч юм бас давхар чиний алдааг засдаг. Би бас тэрийг хөвчихтэй. Чи can you fix my mistakes гэдэг ч юм уу ингээд би алдуугаа засуулж байгаа аахгүй. Чи миний алдааг засаарай намайг бичих болгоно гингүүд нөгөөх маань засдаг. Тэнгүүд би нөгөөхтөө би ингээд сэтгэл дундуур байна гэвч за юу болсон бэ? Хоёлоо ярилцах уу гэл ингээд буцаагаад бичдэг аахгүй. Тэгэл ингээд харилцан ярилцах тим юм хийхлээр бас хэл үнэхээр сайжирдаг аахгүй. Тэгээд бүр үнэхээр бүр болохгүй бол дундуур нь зарим нэг үгийн чи англиар мэдэхгүй бол монголоор нь бичиж бас болдог нь бүр үнэхээр гайхалтай. Чат ингээд маш их гомдсон гэд бичмээр байлаа шүү дээ тий. I am гэснээр гомдох гэдэг үг мэдэхгүй байх юм бол I am гомдсон today гэж ч юм уу тий. Ингээд биччихэнгүүд нөө чи ойлгол чамд буцаагаад англиар нь хариулдаг. Тэгэхээр бас иймэрхүү гоё боломж байдаг аахгүй. Чи бүр болохгүй бол монголыг дундуур нь оруул. Ингээд би өдөр болгон яриад исэн чи миний англи хэл бол бүр үнэхээр гоё сайжирсан. Би чи бас нэлээд хойно 32 наснаас хойш англи хэл үзэж байгаа хүн хэрнээ одоо өдийн хэмжээнд бас ингээд мастрын сургуульд ингээд ямар ч байсан ингээд өөрийгөө ингээд авч яваад хичээлээ нэг юм ойлгоод ингээд явж ийн гэдэг чинь бас хичээл зүтгэл гарч байгаа байхгүй юу. Тэгээ хэлтэй бол хөлтэй гэдэг бол үнэхээр үнэн шүү. Нэг хэл сурахад л хүнд ингээд маш олон боломж нөөц боломж одоо нээгддэг. Би жишээлбэл өмнө орц хэл сурсныхаа буянд бол дэлхийн ингээд маш өндөртэй маш гоё сургалт, йог, бяцлагын хичээл мичээл би ингээд орц хэлээр зөндөө хамрагдаж байгаа байхгүй юу. Яг тэр би хэлтэй учраас би дэлхийн хаанч ингээд хөл тавих надад боломж нэгдсэн байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд англи хэл нэмэгдээд ороод ирэнгүүт үнэхээр гоё болж байна. Би одоо ингээд англиар ямар нэгэн сургалт авах, англиар ингээд ямар нэгэн болоход бол би зүдэрсэн ч гэсэн хамаагүй би ингээд хичээгээд болохгүй бол одоо энэ ChatGPT-г асуугаад болохгүй бол гэртээ очиж энийгээ уншаад ингээд нэг учрыг олдог болчиход байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань энэ аргыг бас хэрэглээч гэж зөвлөмөр байна. Хүн хүсэх юм бол тэр хэлий чинь ингээд маш гоё аргаар өндөр өртгөөр биш сурах боломж байна. Хэлэл сураарай. Бити хоошин тавиараа. Ер нь ингээд залуу бага насндаа хэл сурна гэдэг өөрөө асар чухал юм байлээ. Нөгөө ичихгүй байх үедээ сурах те. Одоо би бол ерөөсөө ичихгүй л те.
Одоо манай охин ингээд 14 настай охин бол ингээд ичээд байгаа байхгүй ярьж чадахгүй те би ичээд байна би өөрийгөө илэрхийлэхээ санаа зовоод байна гэж хэлээд байдаг. Гэтэл одоо би болохоор эсэргээрээ те бүр ичдэг мичдэг ардаа хийсэн насандаа ирсэн. Хүүхдүүд ингэж байгаа байхгүй ээж таастай айгүй балиар дуудлах таастай заваа ярьдаг гэлдэгдээ. Надад бол тэр бол хамаагүй байхгүй юу. Тэр байтхаа ингээд өөр үндэстэнгүүд бүр айгүй муухай ярьдэн штэ бүр маш муухай дуудлагатай те. Тэднийг ойлгоод болоод байна. Тэгээ би угаасаа тэр бас орос хэл багасаа сурцсан учраас миний дуудлага маш муухай хатуу гэдгээ би хүлээн зөвшөөрдөг, муухай дууддаг. Тэгтээ одоо би хэрвээ ичих юм бол энэ улсад би ингээд өчнөө мөнгөө зарж ирчээд ингэж ирчээд те би хичээл одоо хэл сурахгүй ингээд явах юм бол надад үнэхээр хайран учраас би ингээд буруу зөрөө муухай дуудах муу надад ирсэн падгүй. Тэгээ бүр заримдаа ингээд сургууль дээрээ ингээд нэг цагаас хичээл орох хэрэгтэй юм бол би 30 минутын өмнө очиод за одоос хүнтэй танилцсанаа ингээд ямар ч хамаагүй хүүхд олоод тэдэртэй ярьж хэлээ сайжруулна гэж очдөг байсан. Дөнгөж ирснийхаа дараа тэгэл хүүх ингээд танихгүй өөр нутгийн хүүхдүүд hi I'm from Mongolia гэж мэгэл тэгэл нөгөөдөл чинь хөрхөн яриа өдөнгүүд л юу байна гэж ярангуут нь тэгэл яриад ганц нэг өгүүлбэр ч гэсэн яриад өөртөө хэлэл сурж авах юм шүү энэ усаас явахтаа гэж зориг тавиад тэгээ би бол ингэж хичээж байгаа учраас миний хэл бас харьцангуй сайжирж байгаа би энэ өөрийнхөө муухай дуудлага муудлаганд юусоо санаа зовдөггүй. Тэгээ яах вэ? Ингээд хүнийг байгаар нь хүлээж авах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Намаа ингээд хүмүүс ойлгоод байгаа байхгүй болж байгаа нь тий. Тэрээс би ингээд бүр яг унганаар сурцсан болоод мэдээж маш гоё уянгалаг англи хэлээр ярих л байсан баг. Тэгвэл ямарсаа өөрийнхөө хэмжээнд хичээж байгаа болохоор ичхээ болчихсон. Тэгээд битгий хичээрээ. Ичээд хэрэггүй юм байл шүү. Ер нь хэл сурахад гэдгийг бас давхар хэлмээр байна. За тэгээ та хэд мэн одоо энэ аргуудыг үнэхээр хэрэгжилж чадах юм бол хэл бол үнэхээр сайжирнаа. Одоо бол ингээд орчин цагт бид нар үнэхээр гайхалтай 90 100-д амьдарч байна. Ийм гой юм хөгжсөн те AI буюу одоо artificial intelligence буюу химэл оюун ухаан гэдэг чи одоо хүнд бол бүр зөв ашиглаж чадах юм бол асар их нөөц бололцоо биднэрт өгж байна. Тэр энийг та хэд мэн тултан ашиглаач ээ. Их боломж бололцгоогүй гэж битгий одоо хоошин тавиараа. Энэ болоод ингээд энийг ашиглахад болоод бид нар тэгэхээр одоо хэл сайжирна те одоо Монгол хүн болгон одоо гоё сайн сайхан амьдрах боломж нь бий те. Тэгээ энэ ChatGPT гол нь одоо би та хэд бас хэлж өгöd байгаа шалтгаан нь одоо өсвөр насны хүүхдүүдээ 14 насаас эхэлсэн хүүхдүүд бол ингээд ChatGPT-г ашиглаад янз бүрийн зураг, видео, постэр бэлдэх, янз бүрийн юм хийх ч юм уу те жижиг рeel контент хийгээд айгүйх мөнгө олж байна. Та тэгэхэд хэд маань англи хэлээ сайжруулж байгаа тэр талаар нь судлаад зүр гэрээсээ мөнгө олдог болчооч ээ. Монгол хүмүүст бол нөөц боломж маш их байдаг. Монгол хүмүүс маань маш ухаантай штэ. Тийм болохоор та хэд маань нэг жоохон хэлээ сайжруулж агаад тэрийг судалж аваад зүгээр л гэртээ байхдаа мөнгө олдог тийм мундаг болооч ээ. Өсвөр насны хүүхдүүд маань ингээд дэмий цагийг өнгөрөөхгүйгээр те санхүүгийн хараат бус амьдрал одоо ялангуяа та хэд шиг юм мундаг сэтгэдэг айхтар гоё ингээ юмыг гоё өнцгөөс хардаг юмд имлаг эвдүүтэй болцсон хүмүүст бол боломж нөөц их байна. Энийг ашиглаач ээ гэд би энийг одоо хуваалцж байгаа шүү. За ингээд өнөөдрийн маань блог энэ хүрээд өндөрлөө. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Би одоо ингээд нэг хэн 7 хоногийн дараа Монгол явж байгаа болохоор өнөөдөр ингээд шалгалтаа өгөөд явахаасаа өмнө та хэдтэй зориулаад одоо маш үн цэнтэй блог хуваалцлаа. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн блогоор юу сонсож одоо мэдмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Баяр таа.